За хөтөлбөртэй хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо олзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор мэдрэлийн эмч нойр судлаач анагаах ухааны доктор Шүрэн бидний студид ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг авч студид маань ирсэнд их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас үзэгчдэд маш олон хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх болов гэж найдаж байна. За юуны түрүүнд нойрны асуудал одоо маш түгээмэлэдэг болсон шүү дээ тий. Одоо хүмүүсийн донд одоо асуудлууд янз бүрийн асуудлууд ихээдэг болсон. Тэгэхээр гоё мэдэхгүй байгаа асуудлуудад нь бас багахан ч болгоо мэдлэг багийг тий нэмрөөгөө зөвлөмж өгье гэж одоо таны студид ирсэн юм. За юуны түрүүнд одоо энэ улирлын шалтгаантай нойрны асуудлууд ч гэдэг юм уу тий хаврын улиралд ядраад нойр гүйдэлд ордог ч юм уу тий ийм асуудал ер нь байдгүй гэдэг асуултаас яриагаа эхлэе гэж бодож байна. За юуны өмнө зочноор урьсанд баярлалаа. За тэгээд мэдээж хэрэг нойр гэдэг бол хүний хамгийн одоо чухал амин чухал хэрэгцээ байгаа шүү дээ. Тэгээд нойр маань өөрөө өдөр шөнийн хэмнэл буюу одоо өглөө нар гарах орой ханхуу болохоор зохицуулагдаж байдаг учраас мэдээж хэрэг улирал бол одоо нойртой маань сашгүй холбоотой. Ер нь бол улирал солигдох мөчид нойрны хэмнэл алдагдана. Яагаад гэхээр одоо ялангуяа одоо хавар болон өвлийн улиралд эсвэл одоо намрын улиралд ингээд нойр яагаад өөрчлөгдөд идэм бэ гэдэг маань л ерөөсөө нөгөө өдрийн цаг уртсаж байгаа эсвэл өдрийн цаг богиносж байгаа тийм ээ түүнтэй холбоотойгоор л одоо нойр маань өөрчлөгддөг л дөө. Юу гэхээр одоо энэ нойр юугаар зохицуулагддаг гэхээр нөгөө хүний одоо дотоод биологийн цаг буюу өдөр шөнийн хэмнэл гэж юм бидээ. Циркадиан ритм гэж юм байдаг. Энэ зүйлээр зохицуулагддаг гэсэн. За энэ нь болохоор юуг зохицуулдаг юм бэ гэхээр нар болон харанхуйтай холбоотойгоор л хүний одоо эсвэл сэрэх эсвэл одоо унтуулгын зохицуулгыг хийж идэг. Ганцхан нойрыг зохицуулах төдийгүй одоо хүний бие махбод одоо сэтгцийн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд одоо танин мэдхүүн эрүүл мэнд тийм ээ эдгээрийг зохицуулж идэг байхгүй өдөр шөнөтэй холбоотойгоор. Тэгэхээр одоо хавар болохоор өдрийн цаг уртсаж байгаа одоо нар эрт гарч байгаа бас орой шингэж байгаа өдөр уртсаад одоо шөнийн цаг богиносоод ирнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэгдүгээрт одоо өвлийн цагтаа дасан зогцсон илүү их одоо ингээ унтаад байгаа хүмүүс маань яг гэхээр хавар болохоор эрт нар гараад ирэхээр хүний биеийн нөө дотоод цаг маань эрт сэрэх шаардлагатай болчихдог байхгүй. Тэгэхээр одоо нэгдүгээрт нойрны дутагдал эднэр үүсээд ирж байгаа гэсэн үг тийм. Түүнтэй холбоотойгоор одоо илүү бага унтаад байгаа учраас ядрах тийм ээ. Дээрээс нь одоо хавар гэдэг маань өөрөө нөгөө цаагаараа одоо нөгөө шим тижэл багасж байгаа бүхэл бүтэн өвлийг даван туулсан бие махбод гэдэг чинь одоо ингээд ядарсан төлөвлөсөн байгаа шүү дээ тийм. Энэ дээр ингээд дахиад илүү их хугацаагаар одоо сэрүүн байх шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгээ үүнтэй холбоотойгоор ер нь бол ядрал үүсдэг гэсэн өдрийн цагийн ядрал үүсдэг гэсэн. Өөрөлдөх юм бол нөгөө хүний өдрийн цагаар хэвийн одоо сэргэлэн цав байна гэдэг нь одоо шөнө хэр сайн унтсан бэ гэдгээс шалтгаалдаг байхгүй. Ер нь шөнийн нойр юунаас эхэлдэг вэ гэхээр өдрийн хэмнэлээс л эхэлдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр өдрийн цаг уртсаад ирэхээр нөгөө хүн маань илүү их одоо сэрүүн байх шаардлагатай болон дээрээс нь шин тижээлийн дутагдaltaй байж таарантай ингээд одоо өдрийн цагийн ядрал гэдэг нь үүсэт идэг гэсэн. Шөнийн цаг богиносоод ирэхээр. За тэгээ ер нь энэ дээр ярихад бол нөгөө өдөр шөнийн хэмнэл гэдэг юм маань бол хүний нойрыг одоо зохицуулж ийдгээ гэж түрүү ярьсан шүү дээ тийм ээ. Өглөө ингээд хүний тархинд байдаг өнчин тархи гээд жижигхэн борхоцоо болчирхай байгаа. Энэ маань одоо яадаг вэ гэхээр өглөө нар гарахтай холбоотой. Мөн дээрээс нь автоматар одоо өглөөний цаг одоо 6 цаг эхлэхэд яах вэ гэхээр бие махбодод одоо мелатонин буюу нойр сулах дааврын хэмжээг бууруулад ирдэг байхгүй. Тэгэхээр одоо хичнээн 6 цагт харанхуй байсан ч гэсэн одоо тэр цагтайгаа холбоотойгоор нойр сулах даавар маань одоо цаанаасаа багасаад ирнэ гэсэн. За дээрээс нь өглөө болоод ирэнгүүт яах вэ гэхээр кортизол буюу нөгөө стрессийн даавар гэдэг юм чинь ихсээд ирдэг гэсэн. Нарны гэрэлтэй холбоотой. За тэгээд яг гэхээр мөн өдрийн нар өглөө тусаад ирэхээр хүний хоол боловсруулах эрчим систем одоо идэвхжээд ирдэг гэсэн. Кортизол буюу стрессийн даавар ч өөрөө яадаг вэ гэхээр бидний нөгөө ургал мэдрэлийн системийн пирамид буюу ургал мэдрэлийн системийн хэсэг болох одоо идэвхтэй байх үйл ажиллагааг идэвхжүүлээд ирдэг гэсэн үг байна. За орой харанхуй болоод нар шингээд ирэх. За тэр нартай холбоотой холбоогүйгээр орой одоо 20 цаг 21 цагаас хойш явах гэхээр нөгөө мелатонин дааврын ялгаралт чинь ихсээд ирнэ гэсэн үг. Тэр борхоцоо булчирхаанаас ялгардаг. За тэгээд ирэхээр яах вэ гэхээр хүмүүс одоо илүү тайван байдалд орох ёстой ч гэдэг юм уу те. Энэ зохицуулгуудыг хийж өгч идэг. Дээрээс нь одоо хоол боловсруулах үйл ажиллагаа буурна, зүрх судасны үйл ажиллагаа намдуу тайван боломж гэдэг юм уу те. Хүнийг одоо унтахад нь бэлддэг гэсэн үг л те.
Тэгэхээр одоо тэр улирлын чанартай нойрны асуудал гэдэг маань цэвэр тэр хүний одоо өдөр шөнийн хэмнэлийн дотоод биологийн цагтаас савсгүй холбоотой гэсэн. Тэгэхээр хавар болохоор илүү их одоо энэ зүйл маань хямраад ирэхээр бид нэр яах ёстой вэ гэхээр илүү их одоо нөгөө өөрийнх нь нойр руу хандаад эрүүл нойрны хэв маягаа одоо илүү их сахих ёстой гэсэн үг л дээ. Тэгээ ер нь тэгээд нэг уран талаан болчоор залуучууд ч бас нэг эрт унтаж амарх нь багасчдаг тийм. Тийм яг нэг. Тэгээд ирэхээр яг нойроо гүйц тавж чадхаа болоод ирэхээр тэгээд дагаад ядраад гэдэг. Тэнгүүтэл нэг нойр дутуу байна гэдгийг нь бас их өвчлөлийн бас гол үндсэн шалтгаан гэж бас нэг үзээд яриад байдаг тийм. Тэр үүнтэй яг хэр холбоотой нойр ер нь өвчлөлтэй. Тийм. Техникийн асуудал дээр бол тийм угаасаа өдрийн цаг уртсаж байгаа учраас бид нэр мэдээж гадаа гэгийтэй байгаад харна унтах цаг маань хойшлоод идэг гэсэн үг л дээ тийм тэр бол ойлгомжтой. Тэгэхээр илүү их одоо нэг нойроо хангалттай авах хугацаа маань богиносоод гэсэн. Тэгэхээр энэ дээр илүү анхаарч ажиллана гэсэн. Мэдээж хэрэг нойрны дутагдал буюу sleep deficiency буюу нойр дутагдаад ирэхээр бүх өвчлөлийн их үүсвэр бол нойр гэдэг чинь ер нь юу юм бэ гэхээр өдрийн цаг бид нар одоо ядарсан, туйлдсан, ажилласан, ачаалсан бие мах одоо махалсан тэр бие чинь шүн унтуулж агаад одоо хэвийн болгоод маргааш өдөрт нь бэлтгэх зориулттай тийм л одоо шөнийн 8 цагийн асуудал байхгүй. Нойр гэдэг бол зөвхөн одоо шүн байх асуудал биш. Тэр өдрийн цагтаас сашгүй холбоотой нойрны асуудал бол 24 цагийн асуудал юм аа л гэж үзээд байгаа юм. Тийм учраас шүн одоо ер нь насанд хүрсэн хүмүүс 7-8 цаг унтах хэрэгтэй гэж үздэг. Ингээд нойр дутагдаад тэр 7-8 цагаас бага унтаад авах юм бол мэдээж хэрэг бие махбодын одоо хэвийн байдал алдагдана. Яг тэгэхээр шөнө унтаж байх үед чинь тэр нойр ямар үр гүйцэтгэдэг гэхээр одоо тархийг амраана, энергийг хөрөмтлүүлнэ, бидний бие махбодыг цэвэрлэн, өдрийн турш хуримтлагдсан тэр боцин солилцооны эцсийн бүтээгдэхүүнүүдгээ хорт бүтээгдэхүүнүүд байгаа. Тэрнээс нь цэвэрлж гаргана, ой санамжийг хэвийн болгоно, хэрэггүй зүйлүүдийг нь устгана, хэрэгтэй зүйлүүдийг нь хадгална, дархлын системийг хэвийн байлгана, арсыг амраана, тийм ээ. Маргааш өдөр өнгөлөг байлгана гих мэтчлэн бүх эрүүл мэндийн зүйлийг одоо нойр л хариуцж идэг байхгүй тийм ээ. Тэгэхээр тэр маань баг мэдээж хэрэг одоо бид нэр өдөр болгон робот биш одоо 7-8 цаг унтна гэж байхгүй шүү дээ. Янз бүр тийм ээ. Мэдээж хэрэг одоо хүний амьдрал учраас яг уу хаяада одоо ингээ баг унтах ч юм уу хаяад их унтах асуудал байх боловч байнгын одоо нойр дутагдaltaа яваад ах юм бол энэ хамгийн нэгдүгээр сэтгцийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Сэтгэл санаа хэвийн биш болно, гутран болно, төгсдөг болно, цочромтгой болно тийм. Үүний дараа болохоор дахиад удаашраад ирэхээр бие махбодын эрүүл мэндэд нөлөөлнө, таны мэдгүй эрүүл мэндэд нөлөөлнө гэдэг ийм аюултай одоо ийм дараалалаар явагддаг гэсэн үг л дээ. Тэгэхээр нойр маш чухал учраас энэ эрүүл мэндүүдийг хамгаалахын тулд ер нь бол ерөнхийдөө одоо тодорхой цагтаа ер нь унтчих ёстой л гэсэн үг яг өөртөө хэрэгцээтэй байгаа цагтаа. Нойргууд л тэгээд яг одоо амьдралын хэв маягаас л шууд шалтгаалаад ах шиг байна тий. Одоо сэтгэл санаа гээл бас нөлөөлдөг юм болоо. Тэгээд бас нэг ийм асуудал байгаа гэдэг шүү дээ. Шүн ингээд эрт унтаад тий унтах цагтаа унтаад за тэгээ өглөө ингээд сэрэх цагтаа сэрээтэй хангалттай нөгөө 7-8 цагаа авцсан. Тэгээ сэрэхэд л дахиад ядраад идэг тийм үед бас аваад идэг шүү дээ тий. Тэр одоо яг юутай холбоотой юм бэ? Тий ер нь яг нойргуудл гэдэг зүйл бол маш олон шалтгаантай л да. Амьдралын хэв маяг байна, хүрээлэн байгаа орчин байна, тэр хүний хийж байгаа ажил байна, стресс байна тийм ээ. Янз бүрийн одоо гинтийн тохиолдсон үйл явдлууд байна, баяртай эсвэл гонигтай үйл явдлууд байна. Тэгээд тэр хүний суур өвчин байна гихмэд чинь тийм ээ. Маш олон зүйлээс шалтгаална гэсэн үг. Дээрээс нь саяны хэлсэн одоо улирал хүртэл шалтгаалаад байгаа байхгүй юу? Нойргуудлын шалтгаан бол маш олон. Харин унтаж амраад байгаа мөртлөө ингээд өглөө унтаж амраагүй мэт сэрээд байгаа энэ байдал маань тэр шүн нойрон дунд одоо хэвийн нойр сулахад одоо нөлөөлөд байгаа ямар нэгэн цэрэг хүчин зүйл байна уугүй юу гэдгийг л магадлах ёстой гэсэн үг. Дээрээс нь нөгөө манай одоо ихэвчлэн одоо тохиолддог ирж байгаа үйлчлүүлэгчдийн одоо нойргүй байна гэдэг дагаа ингээ маргааш нь унтаж амраагүй юм шиг сэрээд байна гэдэг асуудал одоо яг юун дээр байдаг вэ гэхээр айгүй олон цаг орондоо хөвтөөддөг. Унтахгүй мөртлөөсөн. Одоо би унтахын тулд одоо тэр 10 цагт л унт гэсэн. Тэхийн тулд одоо 9 цагт орондоо ороод ингээ өөрийгөө бэлддэг. Тэгээ эртэл орондоо орох юм бол эрт унт сайн унтна штэ би гэл ингээ бэлддэг. Тэгээ ингээд хамгийн багадаа 2 цаг 3 цаг ингээд унтахгүй утас үзээд юм уу юм бодоод юм уу унтахыг хичээгээд юм уу нүдэн ханаад юм ингээд янз бүрийн байдлаар ингээд нүдэн ханаад хөвтөөд идэг. За тэгээд ингээд хөвтөөд байхаар яадаг вэ гэхээр нөө шүний нойр чанаргүй болдог гэсэн. За тэгээд би олон дахин сэрээдэн шүн болгон сэрээдэн шөндөө одоо 1 цаг тутам сэрээдэн хамгийн бада 2-3 удаа сэрээдэн гэдэг. За тэгээ өглөө би ингээд хар үрээр 4-5 цаг сэрчлээ гэдэг. За тэгээ цаашаа яадаг вэ 4-5 цагт
сэрчээд орноосоо босдгоо гэхлээр үгүй би босдоггүй. Босох юм бол ядрын шүү дээ. Одоо нойр дутуу юм чинь. Тэгэхээр 8, 9, 10, 11 цаг хүртэл орондоо хөвтдгээл гэж ярьдаг. За энэ хугацаанд юу хийдэг вэ гэх тэгэхээр юу хийх вэ одоо амрахын тулд ингээд нүдэн анаал хөвтөд идгээл гэсэн энэ зүйлийг ярьдаг байхгүй. Тэгэхээр хамгийн нэгдүгээр асуудал бол тэр өглөө унтаж амраагүй юм шиг сэрээд байгаагийн хамгийн гол асуудал бол яг унтах цагтаа орондоо байхгүйгээр илүү цаг орондоо сэрүү хөвтөд идэг гэсэн. Тэр нь нойрыг чанаргүй болгоод идэг зүйл ерөөсөө тэр байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг нойрны чанараа дээл гэж бодоод идэг те. Нойрны чанарыг үнэлэх хамгийн чухал зүйл чи юу юм гэхээр нөгөө унтсан цагийг нь орондоо байсан цагт хуваачаар тэр нойрны чанар гэж юм гарч ирдэг. Жишээлх юм бол орондоо 9 цаг хөвтөд одоо яг 6 цаг унтсан байлаа гэж тооцоолъё те ингээд тэр хүний унтсан боссон сэрсэн цагийг. Тэгэхээр тэр хүний нойрны чанар чи одоо 60% ч юм ингээд гарч байгаа байхгүй. Тэгэхээр чанаргүй байна л гэсэн. Гэтэл хүний нойрны чанар гэдэг чинь 85%-аас дээш үжиж чанартай нойрны талаар яригдах байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр 6 цаг унтсан бол 6 цаг л орондоо хөвтөөчэй гэдэг шаардлагыг тавина гэсэн. Тэгэхээр 6 цагийг 6 цагт байхаар ер нь 100% л гарч ирэх байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө хамгийн нэгдүгээр шалтгаан бол тэгэж унтахгүй мөртлөө хий дэмий орондоо сэрүү хөвтөд байгаа нэгдүгээр шалтгаан. За хоёрдугаар гэх юм бол янз бүрийн шүн өөрөө мэдхгүйгээр тэр хүний одоо нойронд нь тохиолдод идэг нойрны эмгэгүүд байхыг үгүйсэхгүй шүү дээ. Жишээлх юм бол айгүй хорхираад байна, би сайхан унтаад байна л гэж яриад байдаг. Гэтэл тэр хорхираад байгаа чи өөрөө нойронд одоо сөрөг нөлөө үзүүлээд идэг буюу нойрыг сэргэлзүүлээд идэг зүйл байхгүй. Өөрөлдөх юм бол хөнгөн нойроор нь л унтуулад байна гэсэн. Хорхираад ах юм амьсгал тасалдаад үе үе ингээд тасалдаад алга болчдөг гэж ярьдаг шүү дээ. Энэ зүйлүүд байна. Эсвэл одоо хөлн жижигэн хөдлөөд идэг нойрны эмгэг гэж байна. Хөл хөдөлдөг эмгэг. Эсвэл унтахын өмнө одоо хөл иргэнээд бадаараад хорхоогүйгээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэг нойрны эмгэг гэж байна. Эсвэл одоо шөнийн нойрны рэм нойрны зам төрхийн эмгэг гэдэг. Унтж байгаа л гинт босоод явдаг. Хажуудах хүнээ тийрдэг, хөлөө өшгөлдөг тийм эсвэл одоо ингээд босоод яваад одоо цонх мохороо унчихсан хүн хүртэл байна шүү дээ тийм ээ. Халгаан голгоод гараад явцдаг. Эдгээр маань нойрны эмгэг байхгүй. Тэгээ энэ асуудлууд маань хамгийн гол нь яадаг юм гэхээр нөгөө гүн унтах гэхээр тэр хүнийг одоо гүн нойроор нь унтуулахгүй чанартай нойрыг авахгүй хөнгөн нойроор нь л унтуулад идэг гэсэн. Тэгэхээр шүнжин өөрөө мэдхгүйгээр ингээд хөнгөн нойроор унтцсан чинь маргааш нь унтаж амраагүй юм шиг мэдрэмжтэй л тэр сэрээд ин гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр айгу төвөгтэй учраас заавал одоо нойрны ер нь эмчид хандаж тийм асуух хэрэгтэй гэсэн үг байхгүй заавал одоо үзүүлэх хэрэгтэй гэсэн. Хорхиржил байдгийн гээл тоодгүй тий. Ард хорхирж байгаа юм нам унтчихин л гэж байж байна. Тий, одоо хүмүүс бүгд тэгж ярьдаг. Би гайгүй унтахаараа л хорхирдаг. Гайгүй одоо сайн гүн унтахаараа л хорхирдаг гэж яриад байдаг. Тий, амарчийн даа гэж боддог. Ядархаараа хорхирдаг гэж. Дээрээс нь одоо тэр нөгөө нэг янз бүрийн хүмүүсийн хэрэглээ штэ та хор зуршил байна тий. Оройтож одоо спиртийн төрлийн юм уух ч юм уу, оройтоод сэргээ ширгэлэх, энержи дринк гээд үдээс хойш кофе уудаг, ногоон цай уудаг, шоколад иддэг ч юм уу тий. Энэ зүйлүүд чинь бүгдээрээ тэр нойрны одоо чанаргүй байх нөхцөлийг бүрдүүлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр маш олон шалтгаанууд байна гэсэн. Дээрээс нь орны хамтрагч юм уу тий. Бага насны хүүхэд өртлөөд унтаад идэг тий. Тэгээд шинжэнгөө нөгөө мэдхгүй одоо би хүүхдтэйгээ сайхан ингээд дотн харьцаа үүсгээд унтчихин л гэд бодоод байгаа боловч тэр маань хүний одоо нойрны чанарыг алдагдуулаад идэг зүйл байхгүй юу ерөөсөө тийм. Тэр маш жижигэн зүйлүүд маань өөрсдөө нойронд маань нөлөөлдөг л гэсэн үг. Тэгэхээр нэрэл эмчтэр очиод яг одоо болоод байгаа асуудлыг тий нэг удаа ярилцаад нэг зөвлөгөө авахад бас шалтгаанаа олох хэрэгтэй. Тэгэхгүйгээр эмчтэр очиод би нойргуудад унтахгүй нэг өө заамаа энэ нойрны нэг уучих. Гээл ингээл хүчээр юм угаад унтаад цаана шалтгаан байгаа тэр шалтгааныг эмчлэхгүй бол тэр хүн тэр шүн унтлаа тэрний дараа шүн тэрний дараа жил ч юм уу тэр хэдэн сарда тэр асуудал шийдэгдэхгүй л байхгүй юу. Тэгэхээр нойр гэдэг зүйл чинь одоо маш нарийн төвөгтэй учраас хамгийн гол нь яагаад энэ хүн нойргуудад байгаа шалтгаанаа олох нь гэж болчихсон тийм. Таны ярианд бас чанартай нойр гэж яриад гараад байна л та тийм. Дүнгүүт л яг хүмүүс ер нь бид нар зүгээр хитэн цагт ч хамаагүй яг 8 цагийнхаа нойрыг авч илээвэл тэр нь чанартай юм уу? Эсвэл бас нэг тодорхой заасан цагууд байгаа байна. Маш чухал асуулт байна тий. Энийг бас хэлье гэж бодож байсан. Тэгэхээр нөгөө нэг нойр буюу нойрны чанар гэж юм ярихад ер нь 3 зүйл гэдэг байхгүй юу? Нэгдүгээрт одоо хэмжээ гэж юм байна. За 7-8 цаг унтаачаа гэдэг. Хоёрдугаарт унтах байрлал тодорхой цаг гэж юм байна. Өдөр унтаадах юм уу, шөнө унтаадах юм уу, за шөндөө багтаад унтаадах юм уу тий. 3 дугаарт чанар гэдэг юмыг ярьдаг, нойр гэдэг зүйлийг ярих. Тэгэхээр хамгийн чухал зүйл яг унтах тохиромжтой цаг байхгүй юу? Яагаад одоо шинжлэх ухаанчид өнөөдөр хүртэл ингээд хилцсэн юм бэ? Орой 22 цагт унтаад өглөө 6 цагт босооч гэд ингээд хэлээд байгаа юм. Тэгэхээр за бид нэр мэдээж хэрэг яг 22 цагт унтаал яг 6 цагт босно гэж байхгүй. Ерөнхийдөө 22 23 цагт унтаад 6-7 цагийн үед сэрх юм бол эн чинь одоо яг
8 цаг маань болоод байгаа байхгүй 7-8 цаг маань. Гэтэл яадаг вэ гэхээр орондоо 22 цагт унтна гэж 22 цагт орондоо очоод 24 цаг юм уу 1 юм уу 2 цагт орондоо удаа нөө сэрүү хөвтөд дахарчин унтахгүй болон нойр чин чанаргүй 2 цаг гэж унтсан хүн чинь 8 цаг авахын тулд одоо 10 11 гэж сэрнэ шүү дээ тий. Энэ маань одоо өөрөө яах вэ гэхээр удаан явсараад 3 сараас дээш хугацаагаар энэ байдал үргэлжлэх юм бол нойр хойшлогдох хам шинж буюу өвчин болоо явчихдаг байхгүй. Тэр унтах хэвээр цагтаа унтахгүй бол тэр чинь өөрөө өвчин. Эсвэл одоо настай хүмүүс маань одоо эртхэн унтчихвол одоо сайхан унтна гэж 7-8 цагт орондоо яваад орчдөг. Тэгэхээр яг хөөр нойр эртдэх хам шинж буюу бас өвчин болоо явчихдаг гэсэн. Яагаад 22-23 цаг, яагаад өглөө 6-7 цаг гэж хэлээд байгаа те. Энд чинь нөгөө биологийн цагтай холбоотой байхгүй. Бидний дотоод циркадиан ритм буюу нөгөө нэг өдөр шөнийн хэмнэлийн цагтай холбоотой гэсэн. 22-23 цагийн үед нөгөө бидний бие махбодод ялгарч байгаа мелатонин дааврын хэмжээ чинь хангалттай хэмжээгээр ялгараад биднийг унтуулахад бэлэн болцсон байна гэсэн. За дээрэс нь яг шөнийн 23 цагийн үед бидний нөгөө кортизол буюу стрессийн даавар гэдэг юм чинь хамгийн доод түвшиндээ хүрсэн байдаг байхгүй юу? Тэгээд энэ цаг өнгөрөх юм бол тэр даавар дэше өгсөн явчихдаг. Тэгээ өглөөний 6-7 цаг гэхэд энэ даавар хамгийн дээд түвшиндээ бийж идэг гэсэн. Тэгэхээр бид нэр 6-7 цагт одоо унтчихж болохгүй л байх нь шүү дээ. Яг унтчихж болно унтантай. Гэтэл бидний дотоод бие махбод маань гадаад орчинтойгоо тасан зохицохгүй те. Бие махбод дотор маань одоо сэргээх нөө кортизол даавар чи ялгараад идэг. Гэтэл бид нэр унтаад идэг те. Тэгэхээр тэр нойр маань ягаад чанартай байж чадахгүй л байх нь шүү дээ тийм ээ. Гэх мэт шин тэр даавруудын ялгардаг цаг хугацаа. Дээрээс нь одоо шөнийн цагаар бидний биеийн температур маань яг энэ цагуудад хамгийн бага хэмжээнд төрдөг. Хүний гүн нойр гэдэг юмыг ярихын тулд биеийн температур буюу сэрүүн орчин гэж ярьдаг байхгүй. Их халуун орчинд одоо хүн маань тавтаа тухлаа унтаж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр бие махбод маань яг тэр цагуудад унтахад бүх талын одоо бэлтгэлээ хангацсан байдаг гэсэн үг. Дээрээс нь одоо шөнийн одоо эхний хагас буюу сүүлийн хагас гэдэг ингээ хоёр хуваалаа гэж бодоход 22-23 цагаас шөнийн одоо 2-3 цагийн хооронд бидний нөгөө гүн нойр гэдэг юм чи хамгийн сайн үүсдэг байхгүй юу? Шөнийн турш. За тэгээ шөнийн сүүлийн хагас буюу 2-3 цагаас өглөөний 6-7 цаг хүртэл одоо ихэвчлэн нөгөө хөнгөн нойр чинь л үсэж яваад идэх гэсэн. Зүүдэлдэг нойр буюу нүд хурдан хөдөлдөг нойр үүсдэг байхгүй юу? Хүмүүс яриад байдаг шүү дээ. Зүүдлсээр байгаа сэрчдэг. Би ерөөсөө нойр өстой хэвийн биш байна гэж яриад байдаг. Гэвч чи хэвийн байгаа байхгүй. Яг тэгэхээр тэр өглөөгөр өөрөөр хүний хөнгөн нойр үүснэ. Хүмүүс ярьдаг би 2-3 цагт яг ингэ сэрчээд байна. Тэгэл тэрнээс хойш одоо ер нь унтаад байгаа ч юм уу, гүгүү ч юм уу, бодоод байгаа ч юм уу, заримдаа зүүдлээд байгаа ч юм шиг гэдэг. Гэтэл яг үнэндээ тэр чи тэр хөнгөн нойр нь л үүсээд л яваад байгаа гэсэн. Энэ дээр бид нар яг нойрны мэдлэг гэдэг юм аа мэдхээс гадна одоо унтаад байгаа юм шиг гүү юм шиг ингэж хөвтөөд ээж болохгүй одоо илүү сайн чанартай нойроо өргөхийн тулд орноосоо босох ёстой, унлахны өрөөнөөс гарах ёстой гэх мэт илүү одоо нарийн деталууд байдаг байхгүй тийм. Тэгэхээр ерөнхий одоо тэр унтах цаг гэдэг чинь бие махбод маань өөрөө байглаасаа тийм анханасаа заяагдахтаа бурхнаас одоо тэгээд яг тэр цагуудад хамгийн одоо тохиромжтой унтах бэлтгэлтэй байдаг байна шүү дээ тийм. Тэгвэл одоо тэр нөгөө стрессийн даавар нь ингээ ялгараа үүрээр ялгарчдаг юм бол өдрийн нойр бол ерөөс ямар ч хэрэггүй нойр болж таарч байна. Яг хөө тий өдөр бол мэдээч хэрэг ингээд цаанаас одоо өстой түрүү хэлсэн бурхнаас загсан те хүн өдрийн 16 цаг сэрүүн байгаад шөнийн 8 цаг л унтах хэрэгтэй байхгүй одоо тэгээд бид нэр анхнаасаа одоо байр шөнийн нойр чанартай нойр биш болоо явчих юм. Тий тэр тэгтээ бас учиртай. Ер нь бол өдөр найп буюу ингээд төр зөөрмөглөж унтаач гэдэг зөвлөгөө өгдөг. Гэхдээ энэ маань бас тодорхой цагтай. Үдээс хойш бити унтаач нойр нэрвэлэх удаар 3 цагаас хойш ингээд унтцсан, 1 цаг унтцсан, тэдэн цаг унтцсан. Тэгэхээр мэдээж хэрэг шөнийн нойр чанартай байж чадахгүй. Өдрийн 16 турш тэр ажилласан, булчингаа ажилласан тэр бие махбодын чинь шүн гүн нойрсуулж байгаад амраах гэдэг нь шүү дээ. Гэтэл ингээд хамаг ингээд тэр энерги өдөр авчаар болохгүй л гэсэн. Дээрээс нь өдөр унтахдаа 2 цагаас өмнө 20 минут төр зөөрмөлж унтаж болно гэдэг ийм зөвлөгөө өгдөг гэсэн. Нойр бас их ухаантай юм шиг санагдаад байдаг. Яг нөгөө тогтмол цагтаа унтангууд яг тогтмол цагтаа сэрээд идэг. Тэгээ сэрүүлэггүй сэрдэг ч гэдэг юм уу тийм. Сэрүүлэг гэснээс яг сайхан гүн ойронд ингээд амарч идэг. Сэрүүлэг дугарч сэрээгээд байх ер нь хүний бие бас муулах та тийм. Сэрүүлэг ярьсан. Тий яг ер нь нойр ханах мэдрэмж гэдэг чинь нөгөө өөрөө унтаад өөрөө сэрэх штэ тийм ээ. Гэхдээ хүний нойр янз бүр байдаг. Зарим хүн их урт унтдаг, зарим нь одоо богинохон унтаад нойр нь ханчдаг. Тэгээд
өөрөө тогтмол цагтаа сэрээ тогтмол цагтаа унтаад байна гэдэг бол тодорхой хэмжээгээр өөрийнх нь бие махбодод рефлекс үүсгэсний улмаас тэр чинь тийм бол сурна гэсэн үг. Хэдэн 10 жил ч юм уу те. Ямар нэгэн рефлекс бий болоход 3 сараас дээш хугацаагаар тогтмол тэр зүйлийг хийх юм бол тэр мас өөрөөр хэлбэл би орой яг 10 цагт орондоо орж унтаад өглөө 6 цэрүүлэг тавиад одоо миний 8 цаг нэгдүгээр ханчлаа шүү дээ тийм ээ. Ингээд би 3 сараас дээш хугацаагаар яг энэ тогтмол дэглэмээ барай явах юм бол үүнээс цаашаагаа бол би өөрөө одоо сэрүүлэггүй сэрж болно. Гэхдээ сэрүүлгийн хувьд бол одоо тэр хүний ажлын онцлогтой холбоотойгоор сэрүүлэг тавиас ирж байна те. Гэхдээ сэрүүлэгтээ одоо хансан байдалтай ажлын шаардлагаараа босдог байхын тулд тэр цагаа гүйцэхийн тулд тохиромжтой цагт унтах хэрэгтэй гэсэн үг л те. Эрт ч юм уу те. Тийм яг үнэ эрт ч юм уу. Хамрах хэрэгтэй ч юм. Тийм гэхдээ наснаас хамааралтай. Одоо 20 настай ингээд та нар шиг залуучууд бол 8-9 цаг унтах хэрэгтэй байхгүй юу? Уул нь бол тийм. Тэгэхээр одоо би өглөө 6 цагт ажилтаа болвол би одоо 9 цагт орой 9 цагт унтвал би одоо 9 цаг унтах нь шүү дээ. Гэх мэтчлээ өөрөө тооцоолох хэрэгтэй гэсэн. Ер нь яг залуучууд бол ер нь нойрны асуудалд бол нэлээд хүртээд байгаа юм болов уу гэж миний бодлоор бас яг үнэ тийм. Яг тэгж байгаа. Зорж ирдэг үйлчлүүлэгч бас тийм байдаг болов тийм байдаг тийм. Манай үйлчлүүлэгчид эсвэл их залуу хүмүүс эсвэл одоо настай хүмүүс 60-аас дээш насны хүмүүс их хөвчлэн байгаад идэг. Яагаад тэгэхээр залуучуудын дунд одоо ялангуяа сая ковидоос хойш бол нөгөө өдөр шөнийн хэмнэл алдагдах эмгэг. Тэгээ циркадийн ритм дисордс гэдэг энэ эмгэг бүр аюул илбэг болсон байхгүй. Яасан гэхээр нөгөө ковид үед чинь нөгөө гэрээрээ байгаад гадагшаа ингээ хүн гэдэг чинь нийгмийн болон ингээ байгальтай нэгт холбоотой байдаг гэдэг нь үүгээр харагдаж байгаа хэрэгтэй. Гэрээсээ гарахгүй өглөө ингээ ажилдаа явах шаардлагагүй. Тэгэхээр яг гэхээр гэртээ ингээд нөгөө үд хүртэл 11 12 хүртэл ингээ унтчихлаа. Орой ингээд бас яг гэхээр 11 12 хүртэл унтсан хүн чинь дараагийн 16 цагийг дуусгахад шөнийн 2 цаг маг 3 цаг хүрэж байгаа байхгүй тий. Тэгэхээр компьютер дээр одоо элдв юм хийгээл унтахгүй байдаг. Энэ цаг маань ингээд явуулах юм бол улам цаашлал гэсэн үг. Тэр үтгэл одоо ингээд явсаар байгаа одооны залуучууд шөнө ерөөсөө унтахгүй өглөө 4 5 цагаас унтдаг. 4-5 цагаас унтсан хүн чинь 8-9 цагаа гүйцэхийн тулд өдрийн 2-3 цаг хүрэж байгаа байхгүй. Тэгэхээр залуучууд маань нөгөө энэ нэгдүгээрт мэдлэггүй, хоёрдугаар тэдний одоо хийдэг ажилтай холбоотойгоор ийм асуудлууд аягүй их үүсэж байгаа гэсэн. Тийм байх шүү. Ер нь бол яг одоо яг нойрны эмгэг гэж яриад байгаа түнгүүтэл яг тэр эмгэг нь ямар шатандаа хүрсэн ч гэдэг юм уу яг хурц хэлбэртэй очисон хүн мэрэгжлийн одоо эмчт хандах хэрэгтэй байдаг юм уу? Яг ямар шатандаа очисон хүмүүс хандах шаардлагатай болчиход байна ер нь. Нойр гүйдлийг ярьж байна тий. Одоо нойрны эмгэг тусчаад байгаа хүмүүс. Гэхдээ тэр хүний өөрсдийнх нь зарим хүмүүс өчигдөр би унтсангүй яг ганцхан хүний нойрныхын төлөө хурж ирж идэг хүмүүс байна. Зарим нь бол одоо тийм хэдэн сар жилээр би одоо тунтаагүй гэж яриад явж идэг хүмүүс байна. Ерөнхийдөө бол яг архаг нойр гүйдэл гэдэг зүйл бол одоо хамгийн аюултай зүйл л дээ. Гэхдээ архаг нойр гүйдэлд хүргэж байгаа гадны төрөүний ярьсан шалтгаануудаас гадна нөгөө хувь хүний суур нойрны эмгэгүүд гэж юм байдгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг ямар шатандаа очисон нойр гүйдэл вэ эсвэл нойрны эмгэг вэ гэдэг асуудал маань хоёр өөр гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөөсөө тэр нойрны эмгэгүүдээс болоод хүнд илэрч гарч ирж байгаа зүйл нь одоо нойргүй байдлал байгаад байгаа байхгүй юу? Нойр гүйдэлтэй. Тэгэхээр одоо архаг нойр гүйдэл гэдэг зүйл маань одоо туйлдаа хүрчихсэнтэй ерөөсөө шөнө 2 цагаас бага хугацаагаар унтж байгаа, үнэхээр тэгж унтж байгаа. Тэгээд эмийн одоо хамааралтай одоо нойр суулгах болон сэтгэл нөлөөт эмийн хамааралтай байгаа ийм хүмүүс маань бол нэлээх анхаарал хэрэгтэй, нэлээх эмчилгээ хэрэгтэй. Дээрээс нь тэр олон сар жилээр нэг эмийг ингээд уугаад одоо эмийн шалтгаантай нойр гүйдэлд орсон тийм хүмүүс үүдэг. Тэр хүмүүс маань илүү одоо хэцүү гэсэн. Тэр хүмүүстэй ажиллахад бас тэр хугацааны одоо тэр хэмжээний хугацаа шаарддаг гэсэн үг л дээ. Тийм, маш урт хугацаанд л ер нь эмчлэгддэг гэдэг зүйлийг бол бас нэг сонсч ирсэн юм. Тийм. Одоо эмгэгт орцсон хүмүүс үү. Тэгэхээр бас нэг анхаарал шатанд нь очиод зөвлөгөө авах боломжтой. Заавал нөгөө эмгэг гэж байдаг юм тий. Хүндрүүлэхээс өмнө ер нь яаж зөв нойроо авах юм бэ гэдгийг хүртэл очиод асуух боломжтой байна тий. Миний ажлын цаг юм байдгийг ер нь яг хэдээс хэдэн цагт яавал зүгээр хасаа өмнө юуг анхаарах хэрэгтэй гэдэг бидний яриаггүй маш их юм үлдчихэж байгаа. Тэгэхээр яг өөрөө очиод өөртөө зориулаад хэрхэн зөв нойроо авахыг бас мэрэгжлийн эмчээс очиод авбал одоо хамгийн зөв болов. Тэгээ энэ сэтлийг бас өнөөдөр үзэгчдтэй өгье гэж одоо таныг урьсан юм. Бидний ярилцах хугацаас өндөрлөх төгсөн байна. Тэгээд маш гайхалтай зөвлөгөөнүүдийг өгсөн танд маш их баярлалаа. За давирж оролцуулсанд баярлалаа. Тэгээд бид нар ч ер нь хинэггүй хүмүүс шүү дээ тий. За өнөөдөр ч нойр дотоо онцлоо. За ингэ маргаа сайхан нөхчнөө гэж бодоод яваад байдаг. Тэгээд тэр нь бол ингээд цаашлаад цаашлаад эмгийг болох магадaltaй шүү тий. Магадaltaй байх нь дээ. За баярлалаа. За баярлалаа.
Үзэгчдээ өнөөдрийн зочноор мэдрэлийн эмч, нойр судлаач, анагаах ухааны доктор Шүрэн оролцлоо. За хамтаас үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төр өндөрлөж байна. Маргааш хэрэг уулзлаа. Тэр баяртай.